Айсан үнд ч одоо аргад хөдөлж ин да. Нүүрс ч одоо амь тавьж ин да. Нийтийн өдрүүдэд. Улсын хурлын дарга одоо тухайлбал өөрийгөө одоо адмирал компанитай огт холбоогүй гэдгийг хөншүүхийн байгууллагаас ингээд тогтоосон бичиг. Гэхдээ адмирал би хувь эзэмшдэггүй гэдгийг л нотлоод байгаа шүү дээ. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Компани одоо хувь эзэмшдэг өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу? Өөрийнхөө нэрээр. Одоо энэ ингээл адмиралын та холбоогүйгээл яриад байна. 2023 оны 11-р сарын 1-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын хурал дээр буюу нүүрсний сонсголоос болохоос 45 хоногийн өмнө засгийн газрын хурал дээр ерөнхий сайд оюун эрдэнэ амар баясгалаа чи одоо өөрөө болоо гэж хэлжсэн шүү дээ. Нээлттэй. Амар баясгалан дарга Монгол жижиггээ хүн ам жижигхэн. Наад одоо адмиралынхаа асуудлыг өөрөө шийдээ. Тэ мэ? Наадах чи шийдэхгүй бол өөрөө бол ер нь тэгээд асуудалтай шүү гэдэг зүйлийг ярьж ирсэн. Сарын өмнө Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ дарга өөрөө мэдчилсэн хэлж ирсэн. Бортегийн ордыг адмирал компанид энэ одоо олгосон асуудал нь илт хууль болсон учраас энийг хүчингү болгоо гэдэг улсын хурлын шийдвэр гарцсан. Одоо энийг одоо зөв буруу хууль ёсны дагуу мөн биш гэдэг асуудал одоо ярихдаггүй. Улсын хурлын шийдвэр гарчаад байна шүү дээ. Хууль усаа гэдэг шийдвэр. Намын даргын асуудал болсон чи чулуун цагт ингээл баригдсан гэж яриад байгаа байхгүй. Энэ 23 оны ихээр энэ яллагдагч байсан итгэхэд байхгүй. Ламжив яллагдагч байсан 23 оны ихээр шүү. Нүүрсний сонсгол 23 оны 12 сард болсон. Нүүрсний сонсголоос 10 сарын өмнө энэ яллагдагч байсан юм шүү дээ. Харин шалахгүй байсан биз шүү дээ. 2 жилийн турш шалахгүй хавдарсан байна. Хэн энэ нөлөөлж харин нүүрсдийг одоо найдаж ингэж яаж ирсэн. Харин энэ бүх асуудал ил болсны хүчинд ард түмний нүдэн дээр ингэж ил болсны шахалтын хүчинд энэ асуудлууд олон түмний шахалтаар одоо үнэн мөн тогтоогдсаг ойртож байна. Эндээс айгаад байгаа байхгүй. Гарын үсгний дарц нь чулуун загдаас гарч ирсэн. Тэр хүний. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийж ийсэн үгүй юу гэдгийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг прокурорын зөвшөөрлөлтөөр хэлсэн. Прокурорын зөвшөөрлөлтөөр. Өмгөөлөгч тийм байхгүй гэдэг байна. Одоо мөрдөн шалгах одоо эрүүгийн процессын хуулиар мөрдөн шалгах байгууллага хавсад тэргээ шалгасны дараа өмгөөлөгч танилцуулдаг. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа асуудал байх нь байна шүү дээ. Гол нь эн чинь хөрөнгөтэй мөнгөтэй нүүрсчд бол нэг юмд найдаж исэн байхгүй. Ард түмнийг мартна, ой санаж байна. Мартна, тэрийг мартуулах ажиллагааг зохион байгуулалтаар хийдэг. Өдөр тутам ард түмний амгалан тайван байдал оюун санааг бодортуулдаг. Нийгмийн оюун санааг бодортуулж шít.